За өглөөний мэнд. За би дороо нисэх гээд одоо зай талбай нэлээд сайтай хүүхдийн тоглоомын талбай дээр ирээд байж байна. Одоогийн байлбар нь Орострын амралтаар амарж байгаа учраас хөдөө яваагүй байна. Ямар нэгэн чулуугийн гарш структурын тогтцойгоор дороо нисэх боломжгүй байна. Гэхдээ ямар ч байсан та бүхэнд ажиллах зарчмыг нь харуулад аппликейшн яаж ашигладгийг харуулахын тулд одоо гэрийнхээ ойролцоо байж байгаа тоглоомын талбайд нисгэж үзүүлье. За тэгээд гол нь одоо манай гэр нөгөө пертийн сонгоцны буудлаас баг ойрхон хажууд нь байрладаг учраас нислэгийн нөгөө 20 зоонтой 60 метрээс дээш дороо нисч болохгүй. За одоо дорооно нэг юм жижиг цүнхтэй байдаг авч явна. Сонирхогчийн дороо учраас авч явахад амар хялбар. Мэдээж мэрэгжлийн дороо бол тустай совтай, хайрцагтай, илүү баталгаатай. За дорооно гаргаж ирээд дөрвөн холийн сайн дэлгэн. Автлын нөгөө камерныхаа хамгаалт шилийг авсан байна. Ахгүй нөгөө зураг маань их бүрсгэр гарна. За ингэсэн син дэлгээд нөгөө дороо маань нисэх бэлэн боллоо гэсэн. За ингээд өөрөөсөө тодорхой хэмжээний 1-2 метрийн зайд байршуулнаа. Нисэхдээ шинэсэхэд сааруулахгүй учраас. За ингээд удирдлагыг нь усрана. За миний хувьд ерөнхийдөө бол нөгөө том дэлгэцтэй iPod ашиглахыг нэлээд зорддог. Яагаад тэгэхээр зэрэг дээр нь дороонд өгөх програмын нөгөө талбайн зураг, маршрут, нөгөө шугамын зураг өгөхөд илүү амар том дэлгэцтэй iPod амар өгдөг. За тэр үднээсээ би бас ингээ iPod холбосон. Тэгсэн чинь нөгөө iPod маань өөрөө юуны локейшны алдаанаас заасан учраас би яг гар утсаар ашигласан байж байгаа. Нүшгэн дээр iPod ашиглах гэж утсан бол баг зэрэг алдаа заагаад буцаагаас хэлсэн байж байгаа. За ер нь болохоор та бүхэн бол нисэх юм бол iPod ашиглах маш зүгээр том дэлгэцтэй учраас. За ингээд iPod-аа нээгээд аппликейшн ажиллуулад цаашаа команд өгнө. За команд өгөх бичлэг нэхэд тустай байгаа. За ингээд удирдлага асаана. Дорооно өөрийг нь асаана. За ингээд тэр хооронд дороо маань чек хийн. Ямар нэгэн 20 зоон байна уу? Өндөр шил байна уу? Салхи нь ямар хувь байна? Ус чиг бороо орж ийн гэх мэт бүх чек хийгээд ямар нэгэн 20 ягт мод одоо байшин байгаа эсгийг нэгтгэх хэрэгтэй. Аюулгүй байдлаа бодохын тулд. За одоо энэ бичлэгэн дээр маань болохоор зэрэг одоо би гар утсан дээрээ талбайн зураг хийх одоо догмаа зурж өгч чинь. За эхний ээлжинд ингээд талбайн хүрээгээ сонгоно. Ямар хүрээнд бид нар зураг хийх гэж байгаа. За ингээд сонгонгууд дээр нь автоматар талбайн шугам гарч ирнэ. Ямар шугамаар? Одоо цагаан шугамаар гэж байна. Ямар шугамаар дороо маань зураг авах вэ гэдэг. За энийг болох нөгөө талбайн байршил нөгөө урт хойдол уртх зүгийг харуулахын тулд ингээд жоохон гараар эргүүлээд чигэнд харуулна. За энэ хооронд ингээд дороо маань энэ маршрутаар нисгэнэ гэсэн үг. За тэгээд энэ програмд тохиол зэрэг нөгөө давхцлын сонгоно. За бид нөгөө хоёр зураг маань 60% давхцалтайгаар зургуудыг авна гэсэн үг. За ингээд өндөр дээр харагдаж байна. 60 метрийн өндөрт ниснэ. Мөчлөн мэдээллүүдийг шалгана. За болсон гэж үзэх юм бол одоо жоохон засч болно мэдээж. Илүү олон зураг авах юм уу? Эсвэл талбайгаа бүрэн хамрахын тулд эсвэл арай зүйтэй оновчтой нислэг хийхин тулд нөгөө маршрутын шугамыг масан шалгаж ийж команд өгөх ёстой. За болсон гэж үзэх юм бол ингээд энэ товчон дээр дарахад take-off товчонгод upload буюу нөгөө мэдээллийг маань энэ шугамын дагуу нисэхийн дороо маань хүлээж авах гэсэн. За ингээд бусад ямар нэгэн одоо аюулгүй чекүүд бүгдийг шалгасан. Та байхгүй ийм өндөрчлөлийн дагуу elevation дагуу нисэнэ. 65 минут өндөрт нисэх санамж өгч байна. За ингээд бүх юм асуудалгүй окей гэж байгаа бол
одоо команд өглөө. За дараа маань ингээд өөрөө тодорхой эхний нэг 2-3 секунд 1 метр өндөрт ниснэ. За тэгээд дэшегээ өөр автоматар одоо амнан гарыг удирдах шаардлагагүй өөрөө ингээд нисээ авчдаг байж байгаа. Өдрөлөх шаардлага угаасаа бид нөгөө автоматар замын заахад өгсөн учраас удирдлагын төндөө ингээд зур байж байна. За одоо ингээд зурган дээр харангууд за дараа маань энэ улаан гурвалжин харагдаж байна тийм ээ. Эхний эхлэлийн цэгрүүхэн нисэж байна. За энэ улаан харагдаж байна. За ногоон цэгээс улаан цэг дээр очиж шугамаа дуусгах юм гэсэн үг. За ингээд цэг дээр ирсэн учраас зураг маань эргээд байршилтаа орж байна. За тэгээ ихнийхээ зургуудыг авч эхэлнэ. Энэ шар хүрээний доторх зургуудыг бид нэр авах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг за ингээд нисээд эхэлсэн. Кадр нь жижигхэн бүр цэгүүд эхний кадр, 20 дугаар кадр, 3 дугаар кадр гэх мэтлэн ингээд зургуудаа бүгдийг ингээд өөрөө автоматар аваад нисэж ийн гэсэн үг. Мөн ч удирдах шаардлага байхгүй. За дараа маань эргэжээ дараагийнхаа шоу руу орж ийн. За буцаад ирэглээ. За та бүхэнд харуулъя. Хол ниссэн учраас харагдахгүй байгаа л да тэр нэлээд тэр дээр нисэж байгаа автоматар чигээд харуулж нисэж байгаа учраас би харагдахгүй байна. Энэ дараа маань харагдахгүй байна. За ингээд буцаад нислээ зургууд авч эхэлж байна. Энэ нэг л тойрог хийсэн. Мэдээж нөгөө талбай маань том байх юм бол нэлээд олон тойрог хийн олон нэлээд хугацаа орно. Батарей шаардна гэх мэтлэн. За ингээд буцаад байрал дээр ирлээ. Ажил дуусгах гутаа өөрөө хөрсөн цэгийнхээ орчим буухад ирдэг. За марч юусан дорооны нэсгээд зураг аваад төрөд ирлээ. Одоо дорооноос зураг хуулж компьютер руу хийж байгаа вебсайт руу оруулж боловсруулалтын ажлыг эхэлнэ. За дорооны маань хажууд талд нь нөгөө memory SD карт ордог оролтонд байдаг. Тэрийг болгоомжтой ингэж яваад эндээс нь гаргаад авчих юм байна. За энэ 32 ГБ багтаамжтай SD карт. За энэ SD картаа би memory SD карт уншигчдэр хийгээд компьютер руу оруулнаа. За ингээд дата маань компьютер руу ороход бэлэн боллоо гэсэн үг. За одоо бид нэр SD картнаас дороор нь авсан солонгод тусдаа зургуудаа гэдэг компьютер руу болоо авчихсан. За одоо ишиг энийг Монголын юуг нэгтгэх хэрэгтэй. За эхнээ шалгаж үзье. За бүр өвсрэлгөө орлоо. Өдрөөс USB drive за ишиг ороод. За зургууд маань ингээд тусдаа зүгээр нэг кадраар харагдаж байна тийм ээ. Доотлол нь хамгийн багадаа 20 зураг байх хэрэгтэй. 20-с бага зураг байх юм бол бас нөгөө эвлүүлэх авцт нөгөө мэдээлэл дутмаг гэдээ бас алдаа заагаад зураг үүсгэж өгдөг байж. Тэгэхээр зэрэг багадаа 20 зураг дээдлэн 400 зураг. Энэ хоорондох зургуудыг хооронд нь эвлүүлж одоо нэг автомозаик зураг маань хийж өгдөг байна. За ингээд зургууд маань бүрэн байж байна. За одоо дараагийн алхам нь Google руу ороод Maps Made Easy гэсэн одоо вебсайт байгаа. Энэ дотор би өөр аккаунт үүсгэж орцсон байж байгаа. За аккаунт руу орлоо. За ингээд нөгөө орцсон бас очиж орчих шиг болоо. Та бүхэн бол өөрсдөө шинээр аккаунт үүсгээд ингээд тодорхой хэмжээний төлбөртэй сарын $5 ч үлээ тийм төлбөртэй авсан маань. За тэгээд энэ аккаунт үүсгэснийхаа дараагаар бид нэр Maps руу ороод New Map руу ороод эндээс бид нэр DJI specific workflow гэсэн дээрээс сонгонгууд одоо эвлэх зургуудаа зааж өгнө гэсэн. За энэ дээр нэг дарангууд одоо зургуудаа байрлаж зааж өгнө бид нэр. За энэ дотор тийм ээ.
За ингээ орлоо. За эхний зургийг нэг зүгээр заагаад open хийчин. Тэгэнгүүт энэ маань цаашаа нэг процессыг нэгтруулж одоо асуу ямар өргөх төлөөр гаргаж авах вэ гэдэг асуудлыг өшөө цааш нь нэмж асууна гэсэн үг. За эхний сонголтыг сонголоо. За энд бид нэр KNZ буюу Google Earth-ийн өргөхлөөр авч болно. XYZ гэх өндөрчлийн утгаар нь авч болно. За тэгэх мэтлэн маш олон төрлийн сонголтууд ингээд зургууданд байж байгаа гэсэн. За цааш нь 3 дугаар степ буюу орлоо. Энд зургийнхаа нэрийг өгнө. За энийг би одоо Riverwell буюу нэг миний амьдарч байгаа нэрээр нэрлэчих. Riverwell test 1 гэж нэрлэчих. За тэгээ онцор өдрийн өнөдөр өгч. 07 нэг орохгүй байна. 08 2024. За нэг чеклээ. За одоо стажийн зургуудаа энэ дээр зааж өгнө. Сонголоо бүгдийг копидлоо open. За ингээ онгод 20 зураг орсон байна. Шаардлага хангаж байна. Одоо бидний энэ талбай дээр сая миний авсан нөгөө зургуудын маань байршлаар харагдаж байна гэсэн үг. За би сая энэ ногоон тоглоомын талбайг энэ өнцгөөс нисгээд ийшээ ингэж нисээд энд эргээд буцаад ингэж ирээд ийшээгээ ингэж авсан зургууд байж байгаа. За энэ яг тоон бол арай цөөх харж. Тэгтээ болохоор ерөнхийдөө үндсэн одоо тулгуур зургуудыг харуулж байгаа юм шүү. Зураг нь бол ямар ч үсэн 20 зураг авсан гэж харагдаж байгаа. За ингээд ерөнхийдөө байршлан зөв байна, координат нь зөв байна. Миний сонгосон талбай дээр зургуудын маань одоо зөв авсан байна гэж үзэх юм бол цаашаа дараагийн процессыг эхлүүлнэ. За upload гэдэг чинь. Тодорхой хугацаа шаардна. Ингээд ямар ч зургууд апплод хийгээд авч чинь. Вебсайт нь өөрийгөө копиж авч ийн гэсэн үг. 20 зураг бол бодохгүй байна. Дөрөв нэг минутын арт дотор ч юм уу. Мэдээж 20-аас дээш 200-300 зураг байх юм бол мэдээж хугацаа авна тийм ээ. За энэ маань ямар ч байсан вебсайт маань зургуудын маань өөрлөгөө хавуулаад апплод хийгээд авчихлаа. Одоо цаашаага нөгөө автоматик зургийн маань хийж өгөх процесс нь эхлэн нийлүүлж ингэж одоо нэг юм бүтэн том зураг болгож өгнө гэсэн үг. Том зураг болгохдоо тийм ээ ямар нэгэн координатын юм уу өнцгийн гажил байхгүй яг дээрээс нь харсан байдлаар зургуудыг эвлүүлж хооронд нь нийлүүлж өгнө гэсэн үг. Энэс чинь бүтэн талбайг голдонд байрлаж байгаа маш өндөр тасчгаад нэг зураг авчих юм бол хэдий яг нэг талбайн зураг гарч ирэх ч гэсэн талбай маань өнцөг болон бүрэн одоо нөгөө координатын алдаатай нөгөө юутай гэсэн үг харагдана. За одоо ийм мэдээлэл өгнө. Таны зураг одоо ингээд юу аж эхэллээ. Эвлүүлэлт процесс нь эхэллээ гэсэн үг. За энэ дотор ингээд ерөнхий үзүүлэлтүүд нь харагдаж байна. За цаашаа энэ мэдээлэл маш чухал мэдээлэл. Зураг маань одоо боловсруулалт хийгээд дуусахаараа дахиад над руу мэйл ирнэ. Таны зургийг боловсруулалт дуслаа гэдэг. Тэгэхээр бид нар цааш нэг JOT буюу нөгөө координат хийгдчихсэн одоо өргөтгөлтэйгээр одоо georeference хийгдчихсэн гэдэг юм аа. Хийгдсэн өргөтгөлтэйгээ татж авч болох нь байна. Ийм одоо бүтэн одоо маш өндөр нягтралтай JPEG байдлаар татж авах болох нь байна. Энийг мэдээж бид нар presentation ч юм уу ямар нэг байдлаар өөр програмаар оруулж ашиглаж болно тийм ээ. За DEM буюу Digital Elevation модель буюу нөгөө өндөршлийн утгыг оруулсан. Одоо нөгөө топо гэсэн үг. Топог бид нар JOT бүрэгдэхүүнтэй бас координат нь орчихсон байдлаар татаж авах юм бол цаашаага бид нар ямар ч програмаар оруулаад геологийн интерпретейшн ба тайлалтанд ашиглаад явхад бүрэн боломжтой юм зураг хийж өгнө гэсэн үг. За энэ маань жоохон бас тодорхой эвлүүлээ зураг өгтлөө тодорхой хугацаа шаарддаг. За нэг цаг 30 минутаас цагийн хугацаа мэдээж том олон зураг бол мэдээж 23 цаг шаардна. За энэ маань болохоор зэрэг жижигхэн яг 20 зураг байгаа учраас би 30 минут бол болох болов уу гэж бодож байна. За ингээд эвлүүлэлт нь дуусаад зураг бэлэн боллоо гэхэд нь хэрэгээ холбогдъё. Түр баяртай. За утсанд маань мэйлэнд маань зураг чинь болцсон шүү гэд мэйл ирлээ. За тэгэхээр нэг maps руу ороод complete гэсэн зураг руу оронгууд энд харагдаж байна. За зураг маань энд ингээд үүссэн байна. Цаатлын үндсэн суурь нь болохоор зэрэг зүгээр нь Google Earth-ийн зураг. За тэгээ энэ дээр нөгөө бидний үүсгэсэн зураг маань хүрээ нэг харагдаж байна гэсэн. Энэ харагдаж байна. За энэ эсгийг сайн харъя. Сэтгэлгөө зэрэг үндсэндээ цаатлын Google Earth-ийн зураг, энэ миний үүсгэсэн зураг. Хоёрын хооронд ялгаатай байгааз. За энэ дээрс харъя. За энэ жишээ
Google Earth-ийн зураг маш бүрсгэр байгааз одоо жишээ нь resolution багтай. Хэдий нөгөө төв зургийн газар хэдий ч гэсэн Google Earth-ийн зураг бол цансаас авч байгаа учраас нягтрал нь бол мэдээж ингээ 60 м өндөрснөөсөө фото зургаасаа 4К Full HD камераар авсан зургийг яаж гүйцэх вэ? Ийм ялгаатай гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид нэр одоо дроноор ингэж бичлэг хийж одоо зураг хийж авсны маань ашиг гэхээр зэрэг маш өндөр нягтралтай зургийг ингэж өөрсөндөө хийж авах нэ. За энэ дээр нэргээд үнс ялгаа харагдаж байгаа те. За ингэ цаашаа гавъя. За тийм хүнсэндээ бол ногоон талбайс очиж нэг хахт ялгаа харагдахгүй байна. Энэ гол хэсэгтэй болоо. Ялгааг нь харж чадах хэсэг нь бол энэ захаар модны зураг авсан хэсгүүдийг ингээ харахад бол маш ялгаатай харагдаж байгаа тийм ээ. Ингэж. Тэгэхээр бид нар маш сайн чанарын өндөр resolutionтай ийм эвлүүлэгдсэн одоо координатын алдаа байхгүй юм зураг агарын зураг бий боллоо гэсэн үг. За ингээд цааш нь доош нь гүйлгээ харангууд энэ мэдээлэл харагдаж байгаа. За бид нарт JPEG бүрэгдэхүүнтэй зураг бэлэн болсон байна. Өндөр нягтралтай JPEG зураг бий болсон байна. DEM зураг бий болсон байна. Бас нөгөө JPEG чигдчихсэн. Бүгдийг татчих аваад шууд цааш нь одоо микромайн юм уу, QGIS юм уу одоо програмаар ашиглаж болно гэсэн үг. За JPEG бүрэгдэхүүнтэй зураг туршиж үзье. За энэ татъя. За ингээд татах процесс нь явж байна. За юугаас татчих. DEM-ийг татчих бас. За энийг татчих. За энэ процесс нь жоохон удаан нягтрал өндөртэй зураг болохоор жоохон удаан явж байгаа шиг байна. Дуусгаар нь та бүхэн QGIS програмаар оруулж яаж хийж болох нь харуулъя. За ингээд вебсайтаас татсан одоо хоёр зураг маань ингээд download folder-д ороод ирчихсэн байна да. За энийг бид нар хуулж аваад харин өөр folder-д байршуулчих. За copy хийж аваад. За Compass drone survey гэдэг folder-д ингээ хуул. За одоо би QGIS програмыг нээсэн байж байгаа. QGIS програм руугаа сая хоёр үүсгэгдсэн JPEG бүрэгдэхүүнтэй файлаа татчих оруулъя. Сайн болохоос ирэх амархан байдаг. Бас drone survey шууд ингээд чирэл орчдөг гэж байна тийм ээ. Дарлаа, чирлээ. За ингээд харах юм жоохон Excel-ээс авсан юм шиг мөртлөө жоохон өнцгөн буруу байгаад байгааз. Тэгэхээр энэ засах хэрэгтэй гэсэн. Координатын алдаа байна гэсэн. За энэ болно л орчлоо. За миний амьдарч байгаа пер тот маань ерөнхийдөө GTA M150 байдаг учраас 50-аас сонгоно. За тэгэнгүүт ингээд энд байршлан энэ бүрст байршиж байгаа гэдэг байдлаар харуулна. За зөв учраас apply дарлаа. Okay. За одоо өнцг нь яг таарад зөв байгааз. Тэгэхээр зэрэг координатын алдаа, координат системийн алдаа зөрүү байхгүй гэсэн үг. За ингээд бид нэр маш өндөр нягтралтай агарын зурагтай болчлоо. Нэг QGIS руу оруулаад ирчихсэн. За артныхаа вьюга тавьж үзье. Бас сонсын зураг тавьж үзье. Жохон Google Earth-ийн satellite map байгаа. За нэг доор гаргач. За ингээ харъя. За мөн адилхан тийм ээ. Нягтралын хувьд сонсын зураг маш муу. Агарын зураг мэдээж энэ маань маш өндөр нягтралтай. Ингэж ялгаа харагдаж байна гэсэн үг. За энэ дээрээс дахиад бид нэг digital elevation модуль татъя. Энд байж байна DM гэсэн. За татлаа. За мөн координатанд харуулна. За төрсэн байна. За нэг төр бид нар унтраа хатах. Нэг унтраалаа. Энийг унтраалаа. За энэ хэрэгч. Юу гэж ихэ зэрэг нөгөө ижил өндөртэй зүгүүд нэг өнгөөр үргэлжлэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нь мод бутон байшингуудыг нь маань орой өөр өнгөр гарсан байна тийм ээ. За энэ яг нөгөө тэгш гадаргуу буюу нөгөө тоглоомын талбай маань яг адилхан өндөршилтэй учраас энэ автгаар юм болж харагдсан байна. За гэх мэтлэн. Одоо ингээ бид нар маань digital elevation модультай болчихж байгаа учраас нэг mapping for microminer хөрвүүлээд төрөл бүрийн одоо боловсруулалтаа дээр нь хийж ашиглаж болно гэсэн. Бидний topo бэлэн боллоо гэсэн. Topo дээр нь нэмэх нь бидний гарын зураг маань бэлэн болчихно гэсэн. За ингээ цааш нь одоо QGIS програм дээр одоо полигон өсгөх, тайлалт хийх, шулуун зурах
одоо нөгөө энэ дээр ажиллах мөр тусдаа QGIS програм хичээлүүд явуучих учраас энэ хүртэл ингээд яваад орхив. Бус Micromine програм дээр мөн бас энийг хөргөж аваад цаашаа боловсруулах хэрэгтнээс тусдаа өөрсдөө учраас ингээд түрүүн хүртэл яваад орхив.